За бүгдэнд нь өдрийн мэнд хүргье. Ер нь бол төрийн өмчийн хуулийн этгээдийг хувьцааг биржээр дамжуулж хувьчлах асуудлууд зарчмын үед дэмжиж байгаа. Гэхдээ бид нар хэд хэдэн анхаарах хэрэгтэй. Төр нь ер нь бүгдийг хийдэг, бүгдийг чаддаг, бүгдийг авдаг бас юм байж болохгүй. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхэн 74% төр үйлдвэрлэж байна гэдэг чинь бараг социалист улс байгаа байхгүй. Бид нар чинь социалист улс биш шүү дээ. Чөлөөт эдийн засгийг сурчилсан үндсэн үүдэндээ заасан юм улс байгаа гэдэг. Гэтэл одоо социалист улс шиг дотоодын нийт бүтээгдэхүүнийхэн 74% төр үйлдвэрлээд байна. Энийг болох хэрэгтэй. Өнөөдөр төр 120 их 80-ийн хөрөнгө байна. Үүнээс гадна одоо төсөөс гадуур төрийн өмчт аж ахуйн нэгжүүдээр маш их хэмжээний хөрөнгө байна. Үүнийг дагсан хулгайлал өөр мөнхийн яригддаг. Ер нь бол бас дэд сайд болж байгаа төрийн өмчт компани захирал болоё гэдэг юм аман яриач урд байдаг шүү дээ. Тэгэхээр энэ юу вэ гэхээр төсөөс гадуур маш их хэмжээний мөнгө өрн таран хяналтгүй байгаа гэдгийг харуулж байгаа юм. Хариуцлага тооцдог. Хариуцлага тооцох гэхээр би энийг ингэж чагталчдаг. Энэ миний үн, энэ чиний үн гэдэг. Хэрвээ миний үнийг хүндэх юм бол чиний үн хүндэгдэнэ гэдэг байдлаар эрх барьж танддаг. Төрийн өмчт компани захирлууд нь бүгд намаас амралтай, намаас томилогддог. Ийм байдалтай байхад бид нэр хязгаарч төрийн өмчт компаниг өөр ашигтай ажиллуулж гэж тооцохгүй. Сайдаас буугаад төрийн өмчт компани захирал болдог. Төрийн өмчт компаниасаа буугаад сайд болдог. Нэг ийм гажиг тогтолцоог энэ эрх барьж байгаа нам сүүлийн 10 жил хийжлээ л дээ. Тэгээ одоо энийг нэг одоо харж ухаарж байгаа нь яамаа л гэж бодож илэн. Жишээ нь Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс тавантлахаа гэдэг хоёр компани нэг жилийн худалдаа авалт, улсын төсвийн хөрөнгө оруулалтын нэг жилийн хөрөнгө оруулалтын зардалтай тэнцэж шүү дээ. Нөгөө та бүгдийн тойрогдоо суулгах гэдэг сургууль, цэцэрлэг, зам гэдэг нийгмийн байгууламжууд чинь нэг жилд 3 их 80 төгрөгөөр худалдаа авалт хөрөнгө оруулалтын зардал хийдэг бол нэг жилд 3 их 80-ийн худалдаа авалтыг төрийн өмчт компаниуд хийж байна. Тэгэхээр үндсэндээ улсын зүйн хөрөнгө оруулалт төрийн өмчт компаниудын худалдаа авалтыг тэнцсэн гэсэн. Ийм байгаа байдалд бол бид нар хязгаарч юм чөлөөт эдийн засаг төрийн оролцоог хасна масна гэж юм байхгүй. За тэгээд төрийн өмчт компаниуд бол энэ утгаараа тэр чигээр мап болсон. Төрийн өмчт компани захирлууд төрийн өмчт компани хөрөнгөнд сонгуул зарцуулагддаг. Тухайн сайтынхаа үйл ажиллагаанд явагддаг. Сонгуулиас өмнө сурчлагын материал таараадаг. Төрийн өмчт компаниуд нь захирлууд нь томилсон их хурлын гишүүн албан сайд нарынхаа үүргийг өмнөөс нь үүргийг гүйцэтгэж тэнд уулзалт хийдэг. Ийм болцсон байгаад тохиол бид нар өнөөдөр төрийн өмчт компаниг нэг сэсрэхээс өөр аргагүй. Тэгээд ер нь бол яг хувьчлах жагсаалтанд байгаа энэ аж ахуйн нэгжүүдийг үнэлэх хэр бодиттой хийсэн бэ гэдэг нэг асуудал байгаа. Одоо жишээ нь үүнтэй холбоотой надад ганцхан асуулт байгаа. Жишээ нь хөдөө аж ахуйн корпорацаас хүн байна уу? Захирал нь байна уу? Хөдөө аж ахуйн корпорац хамгийн сүүлд тэр одоо манай Дамжин нэм сайд өдөр болгон одоо шатхууны проблемтой ингээл янз бүрээр хэлүүлээд байх шүү. Тэгтэл хөдөө аж ахуйн корпорац дээр чинь буруу санаагүй 7,000 тонны шатхууны нөөцийн сав байгаа. 7,000 тонны шатхууны нөөцийн сав гэдэг бол Улаанбаатар хотын ердийн хэрэглээний 7 хоногийн нөөц гэсэн үг. Гэтэл онцгой байдлын ерхий газар дээр 17,000 тонн нөөцийн сав байдаг. Үүний 6,000 нь ашиглах боломжгүй болсон. Тэгээд нөөцийн сав байна нэгэд их хурлаар тогтоол гаргуулсан мөнгө хайгаа яваад байдаг. Гэтэл нөгөө талдаа төр өөртөө байгаа одоо хэвийн ашиглаж байгаа 7,000 тонн нөөцийн сав хувьчлах гэдэг юм. Засгийн бодлого чинь ийм юм уу? Би бол энэ логикийг ойлгохгүй. Тэгээд боо юм болж үнэлгээг нь авсан энэ шатхуун төгөөх 7,000 тонныхоо нөөцийн савыг 11 тэрбум төгрөгөөр үнэлсэн биш. Үнгүүдүүлж авах гэдэг шүү. Энэ чинь захиалгатай хувьчлал биш. Тэгээд бид нэр ийм байдлаар ингээ хувьчлалын асуудал хандаад иж болохгүй. Тэгээд нийтдээ одоо төр 120 их 80 хөрөнгө байгаа гэдэг. Энэ хөрөнгөн дээр хөрөнгийн менежүүд маш буруу, маш муу хийгдэг учраас нийгмийн бүхэндэл үүсдэг. Тийм учраас энэ хувьчлалыг чинь дагаж хардлага сэрлэг үүсээд байна. Энийг нэгтлэн зэгслээд хаач. Тэгээд асуултанд хариулт аваад тодорхой. Бямцогт гишүүн хариулна. За шижир гишүүн бас яг төрийн өмчт компаниуд дээр байгаа нийтлэг олон нийтийн ард иргэдийн шүүмжлээд байгаа хардаж байгаа энэ хардлагын талаар ярьж байна. Бодиттой иймэрхүү асуудал байгаа. Энэ асуудлууд өмнө байсан. Үүнийг одоо ингэ зэгслээд л явж байгаа. Зэгслээд. Тийм болохоор одоо юу гэдгийг түрүү ярьсан дотоодын нийт бүтээгдэхүүний 74% тэнцэх хөрөнгөтэй байна. Төрийн өмчт компаниуд 74% тэнцэх. Энэ хэтэрхий өндөр байна гэж үзэж байгаа бас. Үүнийг бууруулахын тулд өнөөдрийн бас энэ өмч хувьчлах үндсэн чиглэл орж ирж байгаа. За ер нь Монгол улсын нийт иргэд аж ахуй нэгж төрийн өмчт компаниуд одоо хөрөнгө хэдвэ гэж тоолох юм бол хэдэн их найдаар хэмжигдэх байх.
Тийм болохоор дотоодын нийт бүтээгдэхүүн шүү гэдгийг бас шийдвэр гишүүнээс залруулж хэлье. Ийм харьцаатай байгаа. Нийт одоо хувийн хвшлийнхны иргэдийн өмжилж байгаа өмчлөх хөрөнгөтэй төрийн эмчийн хөрөнгө харьцуулах нь харьцангуй бага баг. Энийг одоо бас бид нар харьцуулж тоогноос гаргаж өгье. За энэ худалдаа авалттай холбоотой асуудлууд байдаг байсан. Одоо шинэ Эрдэнэт үйлдвэрлэлээр нэг шахаа хийдэг, бараа материал нийлүүлдэг гэдэг одоо маш их одоо олон жил яригдсан худалдаа авалтын бас хулгай байсан. Энэ одоо алга болсон Ямдан захирлын үед. Энд хиймэл оюун ухаан ашиглаж үндсэндээ бол сонгож даруултыг хүүхний оролцоог болгосон. Одоо энэ шахааны хулгай алга болсон. Нэг баяжмлын хулгай гэж ярьдаг, нууцаар шууд гэрээ хийгээд баяжмлыг худалдаж аваад цааш нь өндөр ашиглаж зардаг байсан бол үүнийг биержээр дамжуул зардаг болсон. Энэ шахааны хулгай алга болсон. Одоо овоолгын хулгай гэж ярьдаг. Нөгөө Эрдэнэтийн одоо үүсмэл ордууд дээр хувийн хвшлийн ажлаад бас асуудал болдог байсан бол үүнийг одоо бас төрд одоо тодорхой хувийн авч овоолгын хулгай зэгсэлж байгаа. За мөн Эрдэнэс 5 толгой нүүрсний хулгай асуудал. Урд нь шууд гэрээ хийгээд хэтэрхий баг үнээр нүүрс нийлүүлдэг байсан. Энэ одоо 584 гэрээг бүгдийг ил тод болгосон. Одоо нэг цөөхөн ганц хоёрхан гэрээ үлдсэн байгаа. Энэгээр урд нь хэн яаж зах зээлийн үнээс доогуур хямд үнээр нүүрс судалж яваад ямар өндөр үнээр зардаг байсан ил болсон. Иймэрхүү байдлаар төрийн эмч компаниудын бас засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, худалдаа авалтыг ил тод болгох ийм ажлууд хийгдэж байгаа. Энэ үндсэн чиглэл батлагдах юм бол өшөө цаашаа хийгдэнэ. Хөрөнгийн үнэлгээг хувийн хвшлийн гадаад дотоодын одоо хөндлөнгийн байгууллагаар хөрөнгийн үнэлгээ хийлгэн ингээд үүнийгээ тийм үү засгийн газрын хуралдаанаар оруулж ийм үнцэнтэй байна. Ийм үнээр одоо хөвжилж болох уу гэдгээ бас олон нийтэд ил тод танилцуулж зарлаж байж одоо цаашаага яаж одоо худалдах уу, хөвчлөх уу, хөвцөөг нь гаргах уу гэдэг дээр шийдэх юм аа. Тийм болохоор хөрөнгийн үнэлгээ хийгдэн, аудит хийгдэн, үүний дараа олон нийтэд ил тод зарлана. Тэгж яваа засгийн газрын хуралдаанд оруулж ийм процессор үндсэндээ бол за алдагдaltaй ажиллаж байгаа компани дээр иргэд олон нийтээс хөрөнгө оруулалт татна гэсэн тийм логик байхгүй шүү. Одоо тэгээд наад жагсаалтан дотор чи алдагдaltaй ажиллаж байгаа компаниуд олон байна. Алдагдaltaй ажиллаж байгаа компаниудаар хөрөнгө оруулалт татна энэ төр гэж ярих чинь зохимжгүй байна. Тэгээд тэрийг төрийн өмчөө орооч гэсэн өөрөөсөө бас тайлбарлах хэрэгтэй. Тэгээд хувьцаа маш бага хувийг л биржээр гаргадаг. Тэгээд том хувьцаа эзэмшиж чинь хэвээрээ ингээ үлдчихдэг. Бид нар хэд хэдэн удаа ийм тогтоол гаргаж ирсэн шүү дээ. Тийм биз дээ. Одоо тэгээд тэр Монголын цахилгаан холбоог хөвчлөнө гэж оруулаад ирдээ. Хэд идэх ч удаа бай. Тэгээд угаасаа эн чинь ийм бага хувийг нээлттэй болгоод хувьцааг нь зараад наач үр дүн төрнө гэж байхгүй. Тэр үннээ ярина шүү. Энэ төрийн өмчийн орооныхон бас нэмж тайлбарлах хэрэгтэй. Дамжны юм сайд тайлбарлах уу? Дамжны юм сайд. За шийдвэр гишүүндээ бас талархал илэрхийлье. Бидний бас тулгамдаад байгаа гол асуудал бол бидний хэрэглээ сүүлийн 4 жил 4 дахин өссөн. Шатхууны хэрэглээ, харамсалтай шатхууны савны маань хэмжээ огт өсөөгүй. Энээс шалтгаалаад одоо бид нар 1 сарын одоо уналт тусалтыг дийлэхгүй ийм л эмзэг байдлаар орцсон байгаа. Тэгэхээр шатхууны сав гэдэг бол маш чухал одоо зүйл болчиход байна бидний хувьд. Тэгэхээр одоо тэр хөдөө аж ахуйн биржийн тэр 7000 тонны савыг аж үйлдвэр эрх соёлын яам авъя гэж 6 сард хүсэлтээ тавиад хөдөө аж ахуйн яамтай маргаантай явж байгаа. Тэгээ одоо төрийн өмчийн хорооноос яг тэр савны хэсгийг нь ялгаад одоо аж үйлдвэр эрх соёлын яамны харьяанд шилжүүлье гэдэг энэ ажиллагаа явагдаж байгаа. Илүү одоо ямар одоо ажиллагаанууд хийгдэж яваа талаар бол нөгөө хариуцах асуудлын хүрээнд төрийн өмчийн хорооныхон илүү тодорхой хариултыг хэлэх байх. За зингэл дарга энэ олон жигсаалтанд байгаа компаниуд чинь яг нээлттэй компани болох юм уу? Тэгээ хин тэр андеррайтерийн мөнгө төгрөгийн шийдгий. Хэн үнэлгээ хийх юм? Тэр зардал мөнгө шийдэгдсэн юм уу? За гişүүдийн асуултанд хариулъя. Тэгэхээр бид засгийн газрын тогтоол гараад хөдөө аж ахуйн корпорацийн одоо үйл хөдлөх хөрөнгийг одоо дуудлага худалдаагаар худалдах ийм шийдвэр засгийн газрын шийдвэр гарсан. За энэс ингээд бид одоо хөдөөж зарим яамны саналыг харгалзаж үзээд тэр агуулгын хэсгийг нь бол одоо дуудлага худалдаанд
оруулахгүйгээр салгаад ингээд авсан байж байгаа. За хамгийн сүүлийн мэдээгээр бол хүнс хөдөө аж ахуйн сайд за үлдэж байгаа тэр хөдөө аж ахуйн корпорацийн дуудлага худалдаанд оруулах гэж байгаа үйл хөдлөх болон нефтийн агуулгуудыг бол дуудлага худалдаанд оруулахгүй байя гэдэг саналыг бол манад ирүүлсэн байж байгаа. Тэгээ одоо бид нар энэ дээр ажиллаж байна. Баярлалаа.